За юу цаана guys. Tokyo-ийн Shibuya Cross-ийг дээр ирсэн байна. KK Yongsab Edina гэдэрсэн тоглолтоо хийж байгаа. Тэр тоглолтын дээр очиж Швейц Монгол төвчийн төлөөгөөс явуулдаг. Танд Швейцийг өгөөч юм уу? Таны Швейцийг авраач юм уу? Контентийнхоо ямар нэгэн дугаарыг хийх санаатай явж байна. Тэгээд хэдүүлээ тийш очиж нэг залууг барьж чадсан. Бичлэгээ бусдал хамт угаараа. Хэдэн насны үеэс анх энэ болохоор золиос гэж ерөнхий урлагт болон одоо энэ барьсаач гэсэн бас өөрийгөө тасарсан гэж өнгөрсөн цаг гэж хамтэрсэн гэж түүний гинэлтэн чадахгүй байлаа надад сурхиж Швейц байхгүй. Ямар Швейц баг? Ямар ч байхгүй. Швейц байхгүй. Хэл хүсэлтэй. Швейц. За энэ Швейцнүүдээ яагаад хэлж байсан бэ? Түүхээс нь жоохон хуваалцаач. Энэ болохоор хүчтэй эмэгтэй энгийн хэрнээ энгийн кимонотой эмэгтэй болохоор ингээ эргэлж ирийн эмэгтэй гэж хэлж байгаа. Доошоо харсан сэлмэнд хамгаалах, дээшээ харсан сэлмэнд болохоор дайрах. Тэгээд арчлын луун болохоор хүч чадлын бэлэгдэж байгаа. Миний нэлийн уналтанд орсон үед хийлгүүлж одоо уналтанд орчод босч исэн үедээ хийлгүүлжсэн. Одоо тэгэхээр нэг одоо энэ буцаад нэг энэ Швейцээ харахаар нэг тэр үедээ нэг санд орсох юм уу те тэр талаас бас гоё. Тий, хүч ордог гэх юм уу? Гоё. Хүзүүн дээр Швейцтэй харагдлаа л да. Тэгээд бас өөрөөс чинь юм асууя гэж бодоод. За тэгвэл за Японд ил Швейцтэй байх ерөнхийдөө хэцүү гэсэн гадуур тийм яриа байдаг. Монголчууд ерөнхийдөө тэгж ойлгодог. Ил Швейцтэй хүн бол ажил төрөл хийж болохоо ер нь нэлээд асуудалтай байдаг гэж ярьдаг. Чиний хувьд Швейцээ хизээ ирэхээс өмнө хэлсэн үү? Би Монгол байцаад хийжсэн. Монгол байж байхдаа би одоо би 21 таахгүй. Тэгээд 17-д одоо хэлчихсэн санаа гэж байна. Тэгээд хийлгчээд 19-д одоо иржсэн гэдэг чинь бас ер нь яг ирж байхдаа нэг тиймэрхүү сонсч байсан л та. Ер нь за Японд ил Швейцтэй хүмүүс одоо гаргадаггүй гоо явуулдаггүй моолдаггүй гэдэг. Тэгээд яг манай захирал нааг одоо ингээд сонгож авч байхдаа одоо бас арай гайгүй нэг тийм Швейц мэсних хамааралгүй манай захирал хамаагүй залуу хүн байдаг байхгүй. Тэгээ тийм болохоор нэг тийм Швейц мэсэн дээр асуудал байхгүй. Одоо Японд талын захирал юм гэсэн. Тэгээ Японд талын захирал. Тэгээ Японд ер нь одоо энэ ил Швейцтэй газрууд айгүй хуучин газрууд нэг тийм гэж амар авдаггүй юм шиг байлаа. Швейцэнд дургу. Тэрнээс залуу одоо ер нь орчин үед гайгүй болчихсон. Манай гайгүй болчихсон гэж. Манай Япон тий. Манай Японд л ер нь ажилчид Япон хүмүүс нь бас айгүй болон Швейцтэй. Ажиллагч. Тий. Би тэгээд ингээд юм аяг явж одоо нилээ орой болоо тоглож эхлэх болцсон ер нь нилээ шуугаа муугаад болоод эхэллээ. Амар болж штэ тий. За Швейцтэй юу? За одоогоор бол Швейц байхгүй. Гэхдээ ер нь бол Швейцийг хийсэн бодлого маш байдаг. Тэгээд харж байгаас гайс ерөнхийдөө хүн болгоны дотор бол ерөнхийдөө Швейцийг хийсэн бодлоо заавал байдаг. Байдаг шүү. Тий. Швейц Монгол хүчгийн төлөв ерөнхийдөө мэдэх үү? Тий, мэднэ харж байсан. Мэдэн харж ирсэн. Миний бас рил бичлэгүүдийг харж ирсэн. Харин яг энд ирснээс хойш нэг сошиалс жоохон холбогдсон болохоор Монголтой бол зөндөө. Тий. За зүгээрээ зур харахгүйсэн ч харагүйсэн. Мэднэ. Дагдаг тий. За тэгвэл манай Швейц Монголын хүчгийн төлөвөөс явуулдаг таны Швейцийг авраа. Танд Швейцийг өгье ч юм уу тиймэрхүү контентууд байдаг шүү дээ тий. Юу н харж ирсэн үү? Харж ирсэн. Өдөр нь их үздэг дээ. Харж байгаагүй юм байна. Ерөөсөө мэдгүй. Ерөөсөө мэднэ. Ерөнхийдөө дагдаг контентууд нь харж ирсэн. Тий, үзэж ирсэн. Өөрийгөө нэг товчхон танилцуулбал одоо Японд ирээд хэр удаж юм ер нь ажилтгүй сурдаг уу тэр талаар Би одоо Японд ирээд 2 жил болж байгаа. Намайг Батцол гэдэг. Би одоо 20 настай. Одоо жишээсээ гэдэг визээр Pioneer мэргэжлэр ажиллаж байгаа. Өнөөдөр тоглолт үзэх гэл ирсэн байна та. За намайг Скрэдүү гэдэг. Би 22 настай. Японд 4 жилийн өмнө Монголд ах сургуулаа шууд төгсөөд
өөрөө Япон явна гэж хийдээд ирсэн. Тэгээд Кагава гэдэг газар Японы сургуулиа жил хагасаар дүүргээд Токиод 2 жил Симогакко одоо нөгөө коллеж IT-гаар сураад төгсөөд одоо би ажилдаа орсон 6 сар ажилласан явж байгаа. Мэргэжлэр явж байгаа гэсэн. Мэргэжлэр явж байгаа IT-гаар. Гантлаг гэдэг. За Японд ирээд ирэхэд Японд ирээд 4 жил гарын хугацаанд ихэд ажиллаж байгаа юм чинь. Ажилтдаг. Намайг одоо proof тагаан төгс гэдэг. 21 настай ингээл залуу байна. Одоо энэ юу ажилтдаг те? Тэгээ одоо энд ажилладаг. Ямар ажил хийдэг вэ? Одоо ерөнхийдөө нэг тийм үйлдвэр засвар маягаар ажилладаг байхгүй юу? Тэгээд гэрээд ажиллахаар 3 жилийн хугацаатай. Шивэсийг ерөнхийдөө юу гэж бодож юу гэж харддаг вэ? Шивэс бол одоо орчин үед бол соёл маш том өргөн урлаг болж хөгжсөн гэж боддог. Өөрөө хийх хүсэлтэй болгоно. Ер нь шивэсэнд амир тийм сонирхолтой байсан багасаа. Даанч гэр жоохон хатуу хийлгэнэ гэж аахгүй. Тийм болохоор ингээд Японд ирсний дараа ажил хичээл идэр гэж явсаар хагаад шивэс хийх ямарч боломж байхгүй. Ер нь бол шивэсэнд амар сонирхолтой. Яг өөрийнхөө бэлдээр гоё урлаг штэ тэр чинь тий. Ямар ч тийм яа хүмүүс жоохон муухай харж болдсон штэ. Тэгээд онсын өдөрт орж болохгүй гэдгийг лээ. Гэхдээ яг ингээд биен дээрээ гоё урлагтай явна гэдэг чинь гоё штэ. Амьдралын чухал үед яг илдэг гэдэг. Миний шивэс. Чухал үедээ. Тий, ямар нэг ингээд амьдрал ингээд чухал үйл явдал болдог штэ бүр онцгой. Тийм үед хвшлийн шивэсийг хийх болдог. Тэр тал руугаа холбож хийлгээ. Тий, тэр тал руугаа холбож хийлгээ. Тэгээ би шивэсээ яг үнэ анх хийлэхдээ нэг найзтайгаа цуг хослуулж хийлгэжсэн. Тэгээд анх хийжсэн хүн маань тэгээд хамаагүй харьцангуй залуу хүн нэг хийж туршлагажаагүй байсан болохоор тэгээд дараа нь даруудаад өөр хүн дээр хийлгэжсэн. Тэгээд ер нь анханасаа хийлгэхдээ айгүй гоё зөв бодож зөв тийм гоё хүн дээр хийлгсэн зүгээр юм болоо гэж амар их боддоо шүү дээ. Тэгээ шивэс болоод ер нь угаасаа л насан туршдаа үлдэх амар гоё урлаг харалтаа хөгжөөсэй гэж бас боддог. Урлаг талаас илүү одоо соёл те. Урлаг соёл талаас нь юу хардаг. Тэгээд одоо яг энэ одоо шивэс Монгол хөгжихийн төлөө гэдэг байгаа шүү дээ. Тэгээд одоо яг энэ зүйлийг ингээд өргөжлүүлээд ингээд аваад ингээд явж байгаа 5 хүнийг байнга үздэг шүү юм сайн хардаг. Аюу гоё. За одоо нэмэлт нэг асуулт байна надад. За Японд одоо ингээд манай Монголоос наашаа ирж байгаа залуучууд ч юм уу сурах байгаа залуучууд ингээд нөгөө шивэстэй хэр нөгөө янз бүрийн асуудал үүсдэг. Шивэстэй мөн авахгүй тиймэрхүү асуудал байдаг шүү дээ. Тэгмүүд за энд амьдарч байгаа ингээд Монгол залуучууд маань бол одоо шивэсийг маш их сонирхоод хийлгэж штэ тий. Энэ тал дээр өөр нь юу гэж хардаг? Тэр нь одоо үед бол нэг тийм асуудал гайгүй. Энэ тэнд яг нэг хуучинсан хүмүүсээ л айгүй тийм зүрхийн ханддаг якуза гэдэргээд айгүй тийм хулгай маягаар хардаг хүмүүс байгаа. Тэгэхээр залуу үйл явдал ерөөсөө тэгж тоохоо болцсон. Тийм болохоор ямар ч асуудалгүй л гэж боддог. Тий, Японы залуучууд нь ер нь одоо шивэс бас нэлээд хийлэгдэг болсон байна шүү дээ. За тийм. Тэгмээд одоо зүгээр одоо за нэг гэрээний ажил ч юм уу тиймэрхүү юм дээр бас нөгөө шивэс мэс харах тохиолдол байдаг юм шиг санагдсан шүү дээ. Зарим нь ярин сонсоход тэр талаар бүр яг сайн мэдэхгүй ч гэсэн манай компанид ямар ч асуудал байхгүй. Манай компанид угаасаа шивэстэй японочууд жолсон байгаа, монголчууд ер нь ихэнх нь шивэстэй гэдэг болохоор ямар ч асуудал байхгүй. Окей. Тэгэхээр Япон хүмүүстэй бас ярилцаж үзсэн, найзууд манчтаасаа асууж үзсэн. Тэгэхээр бол өмнө нь бол нэлийн ширүүн, муу хүмүүс гэж боддог байсан. Одоо бол зүгээр асуудалгүй. Гэхдээ нэг компани болон онсын халуун шанд орох үед жоох асуудалтай. Бусдаар бол ямар ч асуудалгүй. Ингийн хүлээж авдаг болсон. Одоо тэгвэл яг шивэстэй хүмүүс за Японд ирж ажиллаж амьдрэх гэсэн тохиолдолд бол ерөнхийдөө гайгүй гэж үзэж болох юм. Тийм гайгүй. Гэхдээ яг юмыг аж битгөө асуусан дээр шивэс хэлэхэд бол насанд хүрсэн байх хэрэгтэй гэдгийг түүнэртээ анхааруулад хэлчихэ. Өөрснөө сайн бодоод тий. Нилээн сайн бодож шийдвэрээ гаргах бас зүг бах тий. Шивэсний контент гэсэн нэмэлтээр асуух ерөнхийдөө бас одоо Япон руу ингэ сурах сонирхолтой залуучууд бас зөндөө байдаг баг. Энэ тал дээр өрн эхний ээлжинд өрн чиний хувьас харахад ер нь ямар хөө зөвлөгөө өгвөл зүгээр юм. Эхний ээлжинд хамгийн ирэх газар чи хамгийн чухал. Японы сургуулиас сонгоод ирэх газар чи амар чухал. Яг би бол чи хөдөө очичвол цалин багтай. Тэгээд бас яг ингээд Японд бэлтгэх нөхцөл чи амар бага байдаг байхгүй юу? Хөдөө болохоор хөгшчүүл нь ингээд гадаадуудаас зайгаа бариад ярьдгүй байхгүй юу? Чи өргөдөө жоохон зайтай ирсэн. Би өөрөө амар таг хөдөө ирсэн байхгүй юу? Тэгээ шинэ байгуулагдсан Японы сургууль дээрээ нэлээ янз бүрийн асуудалтай ирсэн. Тэгэхээр өргөдөө жоохон төв рүүгээ Токио, Сайтама, Чиба те яг гоё төв газрууд руугаа ирвэл
давуу талтай, ажил олдсон өндөр, цалин өндөр. Тэгээд монголчууд их байгаа. Тань талтай их болно. Тэгвэл ажил их олдно. Тий. Nice. Гоё зөвлөгөө. Тэгээд өөрөө туршлагаасаа хэлж байгаа. Аха. Одоо манайх яг одоо ерөөдөө одоо яг шивэсний ингээд янз бүрийн контентууд хийгээ явдаг. Тэгмүүд энийг бид нар бас нэг арай зөв талаас нь одоо хүмүүс яаж ойлгуулвал зөв бэ гэсэн талаас нь арай харж хийхийг хүсдэг. Тэгээ ерөөдөө бас ингээд одоо би ингээд Япон дээрээ ингээд явж байгаа хүртэл баг манай энд байгаа монголчууд бол бүгдээрээ л мэддэг юм байна. Тэгээд энэ тал дээр бол амар баяртай байна. Хэлээд хүмүүсээс ингээд яриа аваад яатсан. Тэгмүүдээ нэг хүнийг сонгоод одоо нэг 8-аас 10 манд ч юм уу тиймэрхүү үнэлгээтэй нэг бүр амар гоё шүүсэж байна. Тэгээд би чинь аккаунт чаа уулзчих. Тэгээ ойлоо би чамраа эргээд толгосон бол хоёлоо гоё шүүс. Of course, I find. За гоё орой гоё өнгөрөө. Баярлалаа. That's not how this is. Shooting like a hard and wish. Don't talk to that hard and I'm a special edition. But that's not how this is. Shooting like a hard and wish. Don't talk to that hard and wish. Nigga going back to the ruin. За өөрийн 5 цаг болсон байна. За хоёлоо идэж эхэллээ. 9-10 гэж ирэл. Тэгээ нэг 11 эхэлсэн баг тийм. 6 цаг. За үдэл тэгэхээр байна. Хөдөлт эхэндээ гайгүй байсан. Сүүлдээ жоохон чангаллаа. Анхны шүүс шүү дээ тийм. Яахны шивс. За сэтгэгдэл одоо шүүснийхаа талаар ямар хөө санагдав? Сэтгэлдэл маш өндөр байна. Тэгээ өөрөө ярьж хөрж байгаа зохиомж гаргасан болохоор бас айгүй тийм. Дотн санагдчихэв. Анхны шивс гэдэг утгаараа сэтгэлд айгүй гүндлэлж дээ. За чи өөрөө ингээд за нэг юм санаа ингээд зохиомж гаргуулсан шүү дээ. Тэгэнгүүт одоо ерөнхийдөө ямар утга бодож энэ шүүсийг хэлж байгаа? Өөрөөхөн тэгээд чухал гэсэн юмудаа л болж байгаа. Найс нөхөд гэр бүл. Ер нь л айгүй дотн санагдаж байна. За төсөөснөөс тэгээд одоо өвдөлт цаг хугацаа ч юм уу тэр талаараа ер нь бодсноос ч ер нь ямар хоосон юм шиг санагдаж байна. Миний төсөөснөөс сүүлдээ өвдөлж явах их байсан. Тэрнээс бас дараад айгүй ер нь төсөөлж байсан даа. Айгүй боллоо. Ер нь бол сүүл рүү бол нэлээд хэцүүтэй шүү дээ. Айгүй чаглалаа. За тэгээд ямар ч тач холоос зорж ирээд тэг шүүсээ хэлэх. Баярлалаа. Баярлалаа төсөөллөө. Тэгээд за тэгээд цааш ажилтнаас өндөр амжилт хүсье. Бас их юм сураад тий. Нутаг буцаар Монгол руугаа буцаарай. Баярлалаа. Танд бас ажил өндөр амжилт хүсье. За баярлалаа. Швейц Монгол хөгжихийн төлөө